Тэ. Би өнөөдөр өөрийгөө ах шиг мэдэрмээр байгаа байхгүй тий. Яг өнөөдөр л над байхыг зөвшөөр заяа та нар. Хамгийн эхлээ зам барина гинэ. Мэдээж те нөгөө зам дагаж хөгжил гэдэг. Тэгэл Улаанбаатар хийх гэж байгаа. Улаанбаатар юм чинь нэг их зам бол хэрэггүй те Улаанбаатарт бол маа. Би тэгтээ энэ замыг яг яах гэж барьчихв. Цааж ухрааж мухрах гэсэн юм байхгүй юм дээ. Амаг мөнгөөрөө зам барьж $70,000 байснаа би одоо $36,000 болоо ш. Үе. Айгу буруу юм хийчих шиг боллоо тий. А яах вэ? Улаанбаатар юм чи хамаагүй штэ. Улаанбаатар угаасаа л ийм байх хэвчтэй. Энэ л болохоор нөгөө нэг худалдаа 8-ны бүс. Энэ л бас худалдаа 8-ны бүс. Үйлдвэр, офис, тэгээ газар заа. Иснэ одоо би тэгээ шууд ингэ байшин барьчих юм уу? Ийм бэ дээ. Юнгүү тэгээ байшингууд нь яаж баригдах вэ? Өнгөж байгаас нь өөрөө баригдаад эхлэх юм уу? Үгүй үстэй. Утааны юм биш юм. Үйлдвэр тэ? Үйлдвэр. Яг одоо ингээ замынхаа энэ талд ингээ оршин суугчдын бүс байгаа штэ ингээ тэ байшин. Яг эсрэг талд ингээ баахан үйлдвэр бариа шаачиж байгаа байхгүй. Манай Улаанбаатар чинь тийм штэ. 120 нөгөө нэхмлийн үйлдвэр, арь ширний үйлдвэр чинь яг тийм штэ. Хажуудалд нь дүүрэн хүмүүс амьдардаг хотхон байгаа байхгүй. Замын цааталд нь бүгдөө арь шир угаагаа шагаад бодсоор. Нөгөөтг нь оршин сууж байгаа хүмүүс нь амьсгалаа л тий. Тэнгүүтлээ туул гол руугаа нөгөө бохрын цутгachж байгаа ш. Эндээс ингээ туул гол руу турбаа татчих болохгүй юу? Гол нь яага байшингууд нь баригдахгүй. За одоо байшингууд баригдчих эхэлж байна. Айгуу гоё тий. За манай ихний оршин суугчдын амьдрах байр баригдсан. Үйлдвэрийн бүс бас баригдаж эхлэх гэж байгаа байх гэж найдаж байна. Тэгснэ энэ болохоор commercial zone гэсэн дээ нөгөө юуны худалдаа үйлчлэгээний одоо нөгөө газар штэ. Худалдаа үйлчлэгээний одоо нөгөө газрууд байгаа штэ бар самбав дэлгүүр мэлгүүр дээ юу гэдгийг. Тэрийг би бас яг ингээ хүмүүс амьдарч байгаа газар хиймээр байгаа байхгүй дээ. Метроны постэр тавьж. Үе нараа тоггүй босгүй. Яг Улаанбаатар шаачдгүй. Ямар гоё юм бэ? Эч тог уснд яах. Энэ вэ эрчим хүч. Генератор, нүүрсний эрчим хүч мэдээж. Нүүрсний эрчим хүч барилгуул яах вэ те яг хот дундаа бас барина штэ. Яагаад гэвэл хараал эзэн цахилгаан станц нь манай Улаанбаатар чи бас л хот дундаа яг тэг дундаа байдэн штэ. Бүгдийн тогтоо олгоо шаачаа. Айгүй. Би чинь тогийг яаж татдаг юм бол би тог татах учраа олдгоо. Ингээд татчих юм уу? Буруу юу? За эднэр бол тогтоо болчлоо. Одоо усгүй. Усын татна. Water pump, water drain. За бохор цэвэр хоёр юм бэ. Өнгөд ингээд эндээс нь энэ хүртэл турбаа татчихаяад. Зүг. Мөнгөгүй болоо ш. Ямар гоё юм бэ те бохрын хоолоогоо дөнгөж татаад дууссан чинь нөгөө нэг цэвэр ус сордог мотороо барих мөнгөгүй болсон. Ерхийдөө бол манай хот бол тогтой. Ядаж тогтой. Усгүй. Ус яах вэ? Банк байгаа юу? Банкнаас зээл тавьж болох уу? Мөнгө байхгүй. Яна. Устаа олмоор мөнгө байхгүй. $2,500 гэж юм. Надаа хасах $384 байна. Дампурлаа. Айгүй. Би мөнгөтэй эхлэмээр ах юм. За дахиад ганц эхэлчихээ заяа. Саяны хот бол ер нь яг л нөгөө хиний гараас орсон. За манай оршин суугчдын тоо нэмэгдэж байна. Би мөнгө олоод байна. Бүр асах шараа нэмэх рүүгээ ороод байна шүү дээ. Улам мөнгөтэй болоод байна. Баяжж чинь гэсэн үг. Баяжж байгаа юм чи яах вэ? Ийшээ дахиад зам татаад тэгснэ. Би гэрлийн шонд арай ицсэн. Тэнийгээ. За гэрлийн шонгоо буцааж холдсон тогтоо болсон. Ямар ч энэ үйлдвэрийн бүс бол мөнгө олоод идэм бэ штэ. Ийм ч үйлдвэрийн бүс дахиад нэмчий заяа. Одоо ингэхээр манай хотын орлого нэмэгдчихэж байгаа гэсэн чи яг усгүй болчихов. Энэ ч усны турбаа байхгүй юм биш үү? Турбаагүй юу хийсэггүй шүү дээ. Мөнгө байхгүй гэж турбаа татах гээд гисэн чи. За баларсаа энэ голын идгээ айл дээ нэг цөөхөө идгээ айл. Усгүй. Улаанбаатар шүү дээ. Угаасаа Улаанбаатар тэгдэв үстэй ингээд зайсангийн зарим нэг орон сууц ч усгүй. Ярамгийн зарим нэг айлууд усгүй те. Угаасаа усгүй шүү дээ.
Ваа тэгснэ мод тайрж болох юм биш. Симулятор. Шууд утгаараа симулятор те дунд голын бургасыг байхгүй болгон те. Тэгээ манай хотын нөгөө энэ хэсгийн айлууд чинь нөгөө цэвэр усгүй байгаа шүү дээ. Ус ирэхгүй те. Тэнгүүтэнд би шууд туулголоос энэ голын айлууд руу ингээ голын голдрол гарах гэж байгаа байхгүй юу? Голын голдрол гарахын тулд хамгийн эхлээд би энэ моднуудыг зайлуулах хэрэгтэй. Яг уу манай хот эзгүүрлээ. Амьдарч байгаа хөнгөө болсон. Улсын мөнгөөр сайхан тоглож ийн яг үнэндээ. Улсын мөнгө уйлдгүй те. Тэгээ би бол одоо уйлмаар санагдчихэ. Яг үйдүүлээ. Citizen happiness. Манай хотынхан жаргалтай байна уу? Оо жаргалтай. Нүл жаргал биш шүү дээ. Дампуураш. Аагүй хот чин дампуурлаа гинэ. Тэгээ зарим нэг үйлчлэгээ хаа татвараа их хэсэг. Тэгээ эсвэл зээл авч болно гинэ. Bail out гинэ. Энэ bail out нь ямар ч $50,000 авч болно гэсэн $39,000 авсан. Мөнгөтэй болцсон шүү. Нөгөө нэг ёсондоо юу юм бэ штэ. Манай улс төрийнхэн чинь нөгөө мөнгөгүй болохоор ямар нэг бонд зарлаад нөгөө олон улс юунаас зээл авчдээ штэ. Тэгээд тэтгэврийн мөнгө болгоод тараачдаг. Ерөөсөө л тийм юм бэ штэ. Bail out гэдэг те. Баахан мөнгө тараага мөнгөтэй болсон. Одоо бол би Улаанбаатарыг буцаага аварчий заяа. Тийм нөгөө хүмүүсээр ингээд хүн болгоноор ингээд байр авах болох хэрэгтэй байхгүй юу тий. Бүгдөө ингээд байртай болоод тэгснээ ингээд бүгдөө зээлтэй заяа. Зээлтэй юм чи байраа зараад Улаанбаатараас зайлж чадахгүй штэ ингээд бүгдөө гарцаагүй байдалд орж байгаа байхгүй. Тэнгүүд шууд татврын нэмэж шалжиж байгаа байхгүй тий. Охин штэ. Хин тандэр Улаанбаатарт байраа өгсөн. Манай хот бол одоо ер нь ингээд яагаад эхэлсэн. Жигдрээд арай гайгүй болоод эхэлсэн те. Оршин суугчд нэмэгдэж, орлого олоод эхэлсэн. $275 гэж байгаа байхгүй. За 420 үнэтэй болсон. Одоо би сургууль барьж болно, хогийн цэг барьж болно, имлэг барьж болно гинэ. Хогийн цэг болонгууд манай Улаанбаатарх чинь бас хөөхөө жоохон зайтай те. Нөгөө дэрхийн цаахан maaхан байгаад идэв штэ. Дэрх гинэ дамбын цаахан нэдэг лөө нөгөө уулан дунд байдэн штэ тий. За яах вэ тий. Улаанбаатартайгаа жоохон жишиж үзээд бүр юм холхон л бариад орхий дөө. Манай Улаанбаатар чинь сургуулиуд бас л сонин газар байдаг та тий. Яг ингээ замынхаа зүүн талд байсан яг замынхаа баруун талд нь дахиад нэг сургууль мөргөлж байгаа шиг. Гэсэн чи сургууль барих мөнгө байхгүй надад дахиад. Уул нь яг Улаанбаатар шиг тий. Яг ингээ өөдөөс нь хоёр сургууль харуулж барих гэжсэн байхгүй. Гэснээр нөгөө хоёр сургууль нь учир зүггүй хоорондоо гарч ирснээр зодтолтож модтолтоо шагаа. Бүр яг тэнийг юм хиймээр ийсэн чинь яасангүй болсонгүй. Би ч дөнгө энэ хотыг хөгжүүлэх гэж би зовж штэ. Намайг ойлголтоо. За. Set district дүүрэг. Дүүрэг. Ваа би дүүргийн нэр өгч болдог болцсон хөөе. За яг хуу энэ хэсгийг юу гэж нэр өгөө? Энэ манай ямар дүүргийнхэн болох вэ? Барлав дистрикт гэж юу буцаад байгаа юм бэ? Тэгснэ дүүрэг дотор дүүрэг барьж. Барлав дистрикт гэснэ дахиад дотор нь дүүрэг баригдчихна үсттэй болоорой. Би газар хагалж болдог болцсон. Ваа! Газар хагалдаг болоош яасаа. Мөнгөөр юм биш үү? Ямар тийм. Өшөөнүүд хэрэгтэй. Үнэн хөшөө. Зөндөө хөшөө хэрэгтэй те. Яг ингээл хамаг юм хаагдцсан хүмүүс дампуураад бүр ингээ алингаа алдчихсан чил хөшөө барай шагаа тустаа бүр тэгжсэн усаа өргөлөөр барайш. Тий бэ те гац усаа өргөлөөр хийчээ. Бэжи тэр чинь нэг юм том штэ те. Тэгснэ талбай хажуудалд бас нэг хідэн чулуу авчраа тавьсан байсан шүү дээ. Тэр нь юу ч гэлээ тэрбум ч гэлөө. Тэгээ тэрбум төгрөгнийг гисэн бахаад ингээ талбай тойруулаад баахан гантхэн чулуу тавьсан байсан. Одоо тэрийг шаашд бас. Тийчээгээ хүмүүсийн бизнес дампуурч энд ч хамаагүй те. Чулуу шаабараа хөшөө шаабараа. Айгуу гоё. Ямар гоё шааж байна юмста. Бод амьдрал бас жаргалтай шааж шүү. Улсын мөнгө ойлгох юм биш те. Ганц хөшөө шаачөө. Хар миний барьсан усаа өргөлөөрийг. Та нарын татврын мөнгөөр хийсэн. Гоё ээ. За гол орж ирж шүү. Манай ад жаргалтай Улаанбаатарынхаа мундаг байна уу? Та нарыгаа бас ингээ харах юмтай байх га тий голын урсгал татаад оруулаад ирсэн шүү. Гол нь үерлээ шаасан. Байж.
Манай хотынх нэг 50 байлаа. Дунд голоо чи зээл. Шууд үерлдэм биш үү? Гол айгу аюултай юм байна. Тэгээ чи би нэг бүр юм том нүх маар амар том нүх. Амар том нүх. Эрэхтэй нэг чи бүр ингээ тэнэг том заяа. Тэр нөхрүүгөө бохроо шаагш. Маргата чи яг наад шиг сэтгэж шүү. Би нөхрөө бохор татгаар угаасаа нүх ухчихсан. Олон л амар том нүх баг хэрэгтэй. Маш том нүх. Томоо нүхтэй. Одоо манай бохор. Оо юу ямар урдан дүүрч вэ? Оо бодсноос арай дэндүү хурдан дүүрсэн. Би нөгөө нүхөнхөө томруулж амжаагүй яа нөгөө баас шээснэ халцаа. Яана. А бэж мэрэгэн санаа. Одоо ингээд нөгөө баас шээс хальж байгаа штэ. Тэнгүүд нийшээгээ ингээд шууд уухан заяо. Амар том шууд уухан. Тэгснэ шууд уугаа цаашаа нөгөө түрүүний голтой нийлүүлж ухаж исэн штэ. Тэрнтэйгээ залгачих юм байна штэ. Тэгээ бохороо тийш урсгачихж байгаа байхгүй юу? Цоошинд бохор зайлуулах систем. Айгуу. Нэ харалт хамаг бохроо зайлж байгаа үсттэй. За. Ямар ч гэсэн бохор бол урсаад эхэлцээ гайгүй. Цаачин бол хотё бол аврын штэ. Тэ удахгүй сонгуул болох гэж байна бас. Яаж энтэлтэн дахиад нэг шууд уух гэж заяа. Хоёр шуудуугаар зэрэг гол руугаа явуулах юм бол бүр хурдан зайлна штэ. Харж гин үү? Хоёр шуудуугаар хоёр зэрэг бохор зайлуулж штэ. Бодлоо та нар бод. Бэнчи та дахиад мэрэгэн санаа заяа. Би түрүүн дунд гол татчихсэн штэ. Магадгүй яагаад те хотоосоо гарч ирж байгаа бохроор би ингээд гол татаж болохгүй гэж. Бохор ч ихсэн ус штэ тийм биз дээ. Одоо ингээд хүн амьдрах бүс заяа энэ хэсэг болохоор. Тэгээд үл хөдлөхөө зарахтаа те өнгө үзэм сайтай голын хэрэг дагуу тансаг зэрэглэлийн апартмент. Метр квадрат нь 7,500. Чиг хотын дараа хаана байгаа юм бэ? Мөнгө олно. Хотоо хөгжүүлнэ. Өглөө гэж кофего барайл тэ цанхаа онгоолгоо. Яг л тийм хот тусгай ичлээ шүү. Айгүй. Одоо солир унчвал тий. Солир унах юм эсвэл төмөр гарчвал үл яг болох гэдэг. Одоо тойруулаа уул босго. Ёстой үнэн үгдээ манай Улаанбаатар чинь тойроо тэр чигтээ уул штэ. Амар уултай байх хэрэгтэй үстэй хэдүүлээч одоо. Мөнгөгүй болцсон байж штэ. Уул барихад хүртэл мөнгө хэрэгтэй. Энэ бажет богдуул заа юу. Тэсэн толгой. Айгуу зайсан толгойг л барьсан. Одоо зэглэрх яах вэ? Болоош. Мэрэ захлахаас та цусан давтааш. Агуу зүгээр л шүү дээ. Яац чи. Би ч нөгөө захлахааны төсвийг багасгасан шүү дээ. Тэгээд захлахааг болцсон. Бүр яг Улаанбаатар гэхүү. Тоглоомн дээрээс амьдрдаг газраа харах ямар гоё юм бэ те. Тэгээд тэрнийхэн захирагч нь би. Уулна хязгааргүй мөнгөтэй болчих юм бол би арай өөр юм хийж үзмээр байгаа байхгүй юу? Одоо шүү дээ жиг гэж ус үзээд хөө. Ингээд одоо ингээд бүгдийг орон сууцны бүс болгон заяа. Тэгээд дистрикт би нэрлэхгүй. Гэхдээ би хүнд дүүрэг хуваарлаад өгчээ заяа. Энэ дүүргийг хий авах юм. Олон ирэг дээр финдер гэстэй. Энэ Pleasant Park финдер их шиг заяа. Тэгээд энэ зүүн талын энэ дүүрэг болохоор Groovies Bicep зэх заяа. Энэ доотлын энэ дүүрэг Garnet Hills болохоор хинийхэн Бархсаагийнх заяа. Энэ болохоор централх шиг заяа энэ баруун талын. За ингээд дөрвөн дүүрэгтэй болоо. Pleasant Park финдер Groovies дээрэн дараад ингээд суулчих болох юм уу? Тийм шүү дээ. Ингээл болчихгүйсэн юм биш. За. Ихснэ. Одоо би уул барина заяа. Чи ерөөхдөө мангар том уул. За нөхөө хийчлээ. Тэгснэ одоо энэ бохрыг зайлуулсан заяа. Одоо ингээ манай хот бохоргүй болчихж байгаа шүү дээ. Тэгснэ бохроо энэ уулан дотор хийн заяа. Дэндүү өндөр байна гэдэх. Та нар ийв штэ. Яг намсахаас. Болцсон. За, одоо бүх юм эхлэх гэж юм даа юм гэж.
Одоо бохироо холбочин за. Тэгээд энэ уулын дотор таад бохироор дүүрэн штэ. Бохироор дүүрлээ аль нэг тал руугаа ус хайлын штэ. Төрүүлж аль зүг рүү ус хайлах вэ? Тэ хэдүүлээ бооцоо тавья тэ. Энэ нөгөө хинээ финдрийн дүүрэг усан давтах уу, централынх уу, бархсынх уу, эсвэл байсепцийнх уу тэ. Хэдүүлээ энийг одоо харах гэж байна. Бохир гоож чинь үү? Холбогдсон биз дээ. Холбогдсон. Бохир холбогдсон. Аагүй би цэвэр усны хоолой барьсан юм шүү дээ. Уулан дээрээ цэвэр усны хоолой барьсан байна. Урсан байна. Зайлуулаад орхие. Энэ их бохир аль зүг рүү урсах болоо. Дөрөв дөрвөө аль нь төрүүлж усанд авах вэ? Манай бохир бол маш амжилттай аягүй сайхан дүүрж байна. Ус хайлсан шүү. За эхний ус хинээ байсепцийн зүг рүү явчлаа да. За байсепцийн зүг рүү урсгал ихэлсэн боловч цэгээрээ шууд урагшаа. Финдрийн зүг рүү урсж байна. Ус гинэ бохир урсж байна. За финдрийн дүүрэгч авралгүй болж эхэлж байна да. Финдрийн дүүрэгт арай хүрээгүй. Гэхдээ ус нь бол ерөөхдөө хуралдаж байна. Одоо энэ чинь багцын хэмжээний бохирын цөөрөм үүснэ. Бохирын цөөрөм наашаага салаалж байна те финдрэ. Айгу эвгүй танаа дүүрэг ер нь бохирт автах гээд шөө. За бохир бол ерөөхдөө нийлэнхүүтэй тарсан. Эцэнээс харахад бол бархсаа централ хоёрын дүүрэг бол аюулгүй харагдчих. Централын бол хамгийн аюулгүй байна те. За финдрийн дүүрэг ерөөхдөө усанд автлаа да. За централын аюулгүй гэсэн централын руу бохир явсан. Айгүй шүү централын руу явж гин. За финдрийн дүүрэгт бол ер нь ус хүрлээ те. Хүрсэн усанд авцсан. Эхнийх нь усанд авцсан шүү. За тэгээд тийм болохоор финдер ингээд 24 цагийн тайм авч байна. Баяр хүргэе. Бэтэ. За ингээ финдрийн дүүрэг усанд авцсан финдер стримнээс 24 цагаар явсан. Одоо централынх руу ус явж гин. За байсепц бархасаа хоёр бол ер нь асуудалгүй харагдаж байна дөө. За чи финдрийнх угаасаа усанд автцсан юм чи хідүүлээ яа чи заяа. Финдрийн цаатлаар нь уул бусгай хийчи те. Нэг мөр ус мусын цаашаа гол мол руу нийлүүлэхгүй те. Үүрүүлж байгаа бол сүрүүлсэн шигээс үүрүүлэх хэрэгтэй. Бэжтэй энэ централынх руу гэхдээ яг ус орохгүй байгаа юм бол ганцхан финдер л усанд автаад байгаа байхгүй. Централын хараа бүр ингээ бараг наалтцсан заяа. Эсрээс ус орохгүй байгаа тийм. Яг ус орохгүй байгаа. Ус орохгүй ч хулгай ороод байгаа байхгүй централынх дээр. Юурээс ус өрөхгүйс нь хулгайч орчлоо гэж гарч ирнэ ш. Манай дүүр гандантай мөстэй. Харин тэ ах чи хямрын самаан тавиулсан юм шүү. Айгуу централынх бол яахчгүй байна, алцахгүй байна. Болоод байна гол нь. За уулыг яасаа? Уулыг жоохон намсгасан. Хэдүүлээ. Уулыг жоохон багасгаж усны урсгалын хүчийг нэмье. Би жижигээс тэгшилж мэгшилж болдгийг гэсэн шүү дээ. Тэгшлээтлээ. Ингээд див тэгшгэ. За. Одоо хаашаага хайлах нь харъя. Див тэгшгүй уулын өрөөч гэсэн ялгаагүй. Хараа. Финдер ихлүүл ороод централынх ус авдаггүй. Энэ хараа. Энэ айл бол хажуудаа баг зүгээр юм жижигхэн горигтой болчихдог ш. Централынх руу бол орохгүй хിവэрэл. Бүр хараа гендага нэмэ байшин барьчих. Хүүе централаа болооч танах усанд автах гээд чинь байшин барьж. Одоо байсипс. За ойлгомжтой. Тэ? Ер нь бол хот даяар нь бохир давтуулах чи айгүй хэцүү юм байна. Бол маш хичээлээ. Хичээсний эцэстээ финдрийг бол усанд авахгүй боллаа. Централыг бол усанд авахгүй боллаа.